Ингээл хүс тусаад гарны ингээл энэ хоёроор ингээл хатгуулаад энэ гарахгүй юм шүү гээл. Тэгээд бүр нэлийн гэж яг боцоогоо. Хоёлаа хамтдаа гэртээ ажиллаад хамтдаа ингэж яваад ингээд байгаад учраас би биндээ яаж цаг гаргаж чинь. Тэгээд ихнэрээ алдчихтэй хөө. Боожготой нэг залуугаар чинь. Би хараад гэдэм дөө ер нь хогроо ганцаараа танаа гэдэг юм зүгэл шүү дээ. Миний ингээд төсөөлж шүү зэ. Эрэгтэй эмэгтэй хоёр хүн хамт амьдраад ямар нэг юм яг нэг зорилготой чийсэн хэлсэн шүү дээ. Тэгээ болцсон. Тэгэхээр ингээд хамтын нэг зорилготой тэрнлүүгөө тэмүүлээд амьдарч байгаа гэдэг бол хамгийн нэг амар гоо ойролцог юм шиг тий. Хай. Сайн байцгаана уу? Подкаст тавтаа мөрөл. Эми вэ? Yes. Ганаа байна. Замаа хийсэн. Ягаад ч хоёр гар ирчихсэн шүү. За. Яг үлээ. Ийм юус орж байгааг болохоор Харин ер нь орж байгаа юм байна. тийм, ер нь орж байгаа юм шиг яриана. За манай подкаст ингээд юу байгаа? Хоёр дахь зочин. Аха. Тийм. Тэгээд одоо өөрийгөө жоо танилцуулаач. За би өмнөх нь олж утсан. Ааг бол одоо ган тулга гэдэг жүжигчин мэрэгчлээ. Одоо их нэртэйгээ ган хон бийжиг ажиллуулад контент хийдэг тийм залуу байна. Тэр өмнөдөр ерөөсө танилцуулах чигээгүй сайхан явчихсан. Одоо яг танилцуулна. Ингээ хараа суугаадах нь зөв. Ямар энэ цаашаа авах юм уу? Цаашаа Ингээ дэлгэцтэй бол ингээ харчдаг юм. Одоо наач уус ингэж бодож унтаж чинь. Тийм үү. Тэр уус арах зэрэг байна. За, охинтой тий? Охин хэд настай лээ? Манай охин сая 5 нас хүрсэн. Сая төрсөн өдөр нь манай охин 3 төрсөн өдөр нь болоод миний 16-нд төрсөн өдөр. Яа гоё хэрэгтэй. Хэд настай тэгэхээр аав болсон гэсэн үг. 25 настанда болсон гэсэн. Тэгэхээр эртөө нөө яаж юм төлөвлөсөн гэж ер нь яг 25 настай аа болох сайн гэж ярьдаг гэж та сонссон юм. Өөрөө жилдэр гэсэн үг үү? Тийм жилдэр тэгээд сонсч байсан шүү дээ. Эртэн ер нь аа болвол ерөнхийдөө сайн байдаг гэж юм сонсоод тэгээд ер нь сонсч байсан. Гэхдээ төлөвлөж тийм хүүхдтэй болно. Тэгэхээр surprise юм тий. Тийм. Тэгээд за ямар 2-6 сарлаа. Юу болов? Яаж хэлээ даа одоо тий. Ерөнхийдөө шууд яриа явчих юм уу? Ерөнхийдөө одоо яг аа болно гэдэг чинь би томилтоор явсан байсан. За. Түүх ярихад. За. Томилтоор явсан байсан. Тэгээд хонгороо ингээд нэг яг сонгуулийн үеэр хаад ирчин юу яачлаа. Юу ирэхгүй байна гэд. Тэгээд яана тийм үү юу болсон юм бол яасан бол гэд. Тэгээ би ч өөр хөдөө томилтоор явсан байж байгаа. За яачлаа гэсэн үг. Тийм. Тэгээд за жоохон хоцорж байгаа хонгороо тийм тайлбарлаа. Жоохон эмхтэй хүн хоцорж ингээд за. Тэгээд яг хот руу буцах гэдэг нэг өдрийн өмнө хөдөө явж исэн чинь буцаад зогсчлоо гэдэг байхгүй юу? Зогсчлоо гэдэг нь юу? Ихэ болчлоо гэд. За. Тэр чинь одоо байнга ирж идэм юм юу? За ер нь бол бодвол нэг өдөр ирэл алга болсон юм байна. Тэгээд би сайн ойлгохгүй тийм үү одоо яах вэ маах вэ гэсэн чинь ер нь чам эргүүд эвлэгт үзүүлд юм уу. За тэгээд яг хот руу ороод хонгороо яг би өглөө хот руу сонгороо гэрт ирээл тэгээд бид хоёр нэг арслантай хүрээнд ихтэйч тэмлэг ороод тэгээд бид хоёр ч юу ч байхгүй ангараад 7 хоног уулзаагүй өстэй юу байна. Тэгэл ороод үзүүлсэн чинь энэ чинь ямар хөрх юм бэ юу яачч жирэмсэн болцсон байна гэд. Тэгээ бид хоёр чинь нөгөө яг тулсан бэлэн мөнгө зүрх байхгүй юу бодож юм үгүй шүү. Үзэлгүй тоо шууд эвлэг болсон юм байна. Үгүй. Тэгсэн чинь хонгороо гэсэн бохгүй юу яад юм байна. Биний юм ирж байгаа үед тест 2-6-тай гард юм байна. Тийм үү. Ер нь жоохон худлаа гардаг л гэж байдаг. Тийм жоохон ингээд тийм байна гэдэг. Тэгээд юу яг тэгээ орж үзсэн чинь юусэн болсон байна гэл. Тэгээд бид хоёр мэдээл тэг гэртээ ойрхон байсан болохоор би гэртээ байгаагүй гэл эмнэлэгт үзүүлсэн чинь хонгороо юусэн болсон байна гэж тэдэнд өрг гэж ингээд. Тэгэл ямар хөөрх юм бэ заа айлаа гэж ээжтэй хүн буцаж юмчтай бол тэг хонгороо уйлаа. Тийм арслантай бүр тийм би ингээд арслан болцсон гэдэг хөшөөжгөө зогсцсон гэдэг. Тэгээ за хойлоо яв гэл. Тэгэл нэг тийм дүүхтэй. Тэгэхээр танаа ээж дөрөвж мэдсэн гэсэн юм тийм. Тийм хамгийн түрүүнд юу манай ээж дөрөвж мэдсэн хүн гэсэн юм. Тэгээ гоё хөдөөж авсан. Тийм.
тэгээ ээж амар огцон хүлээж авсан. Би ч тэгээд шууд хонгорж ирсэн болчих. Эм чинь тэдэн дөрөг гинэ. Хамгийн шууд хараа юм бэ гэж зөндөө мэдээлэл. Тийм. Оо ямар хөөр хийх буцаа хийдий. Нийсвиг дууж болно шүү дээ. Ингээд. Тэгээ хонгороо таарч ер нь хэр удаа хамт байлаа. Би бинийгаа мэдээд ер нь танилцаад Бид хоёр чинь 10 жилээсээ ерөөхдөө үргэлж гисэн. 9 байна уу? 10 дугаар ангиас ерөөхдөө хонгороо сайн болоод тэгээ бид хоёр үргэлжлээд нэг сургууль сурч исэн. Тэгээд CT сургууль гээд тэнд бас нэг ихтэй сургууль төгсөөд тэр дундаа бас хөрхэн завсарлаад тэгээд ерөөхдөө буцаж нийлээд тэгээд амьдрал зохиосон гэх юм уу? намайг гоё. Тэгэхээр анхны хайртай бараг суусан гэж зөв юм тий. Тоош нэг анги байлгүй. Үгүй өөр юм гэсэн шүү дээ. Та ихтэй бүтээр бүр сайн мэднэ шүү дээ. Би чинь бүр хонгоо морож хаягдаад бичиж ингээд өгөөж өгөөж Жижиглөө. тийш Тийм тийм. марцсан. ингээд бас тий. Гэж бас бодож өчгөх гэж Тийм. байсан. Нэрээ тийм үү марцсан биш. Яг хөргөн. За тэгээд мэдчихлээ. Яаж хүлээж авсан? Ер нь тэгээд сэтгэл бол ер нь бэлэн болцсон байсан юм дээ. Магадгүй гэдэг ойлголттой байсан. Үгүй би тэгэд юусэн гэдэг нь хонгороо чинь эргэлзээ тийм байх юм чинь. Тэгэл яг орж иж л мэдсэн. Гэхдээ тэр чинь кинонд гардаг шиг нэг юм ингээл амар хөдөлмөд хандуулж болохгүй. Тийм байдаг юм биш үү? Одоо чамд болохоор ингээд за одоо яанаа л гэдэг юм байсан юм. Тийм. Өө яа. Тийм хүн байхгүй байсан болохоор юм. Тийм. Тэгээд ингээд нэг юм гайхаа үний юм уу худлаа юм уу мэддэггүй юм ч хийсэн ч итгэж өгөхгүй. Жохон шок. Ер нь шокийн байдал гэж тэр л. Яг яагаад аюу болоод ойлгохгүй гинэт толгомдоо л ингээд. Тэгэл гидсэн том болоод ингээд том болоод байгаа шүү дээ. За энд ингээд хүүхэд байгаа гэд мэдж байгаа хэрнээ хүүхэд төрснийхэн дараа ч гэсэн ингээд бас ингээд шокнд ороод тийм. За байж юу лээ тий. Харин нөгөө нэг өмнөх хүмүүнээс зочноос асууж тий. Ингэдэг гинэ. Эмэгтэй хүмүүс болохоор одоо гидсэн дотор нэг ингээ хүүхдүүд бүрлдээд байгаа болохоор тэр үеэсээ эхлээл юм ээж гэдэг ойлголтоо авчдаг. Одоо би яг ээж болж гин гэдэг тэгээд тэр эмэгтэй их хүний инстинкт нь ингээд ажиллаж эхлээд биеийн бэлэн болоод сэтгэл санаа бэлдээд эрэгтэй хүн болохоор тэр чинь ингээ нэг өөр хүний гидсэн юм болоод байна шүү дээ. Чиний амьдралд бол нэг өөрчлөлт байхгүй байгаа даа шүү дээ. Одоо гармаа мармаа савлахгүй хордлого өгөхгүй юу ч мэддэхгүй тий. Тэгмээд яг хизээ би ингээд болчлоо доо гэдэг ойлголт байсан. Одоо гар дээр аваад уу хүүхдээ хараад уу эсвэл гизэн ингээ барьж үзээд үү ямар үед гэж. Яг нөгөө манай ихнэр чинь жоохон хөндлөлт төрсэн байхгүй нэг дөрөв эмнэлэгт. Тэгээд охиноо яг давуулж аваад дээгүүр дуур тариа мараа хийлгээл эмнэлгээс гараад нөгөө шарлалт гэж үүдэн штэ. Шарлалт гэдэг юм тийм жоохон тэмцээ. Тэг үед л ерөнхийдөө яг нөгөө хүний төлөө амар санаа зовж тийж л үзсэн. Ерөнхийдөө нөгөө шарлалт чинь нөгөө удах юм бол нөгөө тархинд нь гинтэдэг юм тэгээд нэг жоохон золгүй байдаг шүү дээ нэг жоохон саажилттай болсон тийм юм сонсон болохоор тэрнээс амар ажил тэгж л юм гэдэг. За айсны хэрээр болж байгаа юм. Папагаар ерөөдөө бас хүний төлөө санаа зовоод энэ чинь бас миний хүүхд гэдгээ бүр илүү их мэдрээд тэгж л юм мэдэрчсэн. Төрөгт нь хамт орлого яалаа. Үгүй шүү дээ. Аргагүй л. Тийм. Коронагийн үеэр шүү дээ. Хоёр чинь 6 ахуулаад тэгээд яаж л яалаа. Яалаа. Коронагийн үеэр бүх газар хаацсан. Тэгээд манай найз буудалд ажилладаг байсан байхгүй. Тэгээд манай буудлыг японочдыг хүлээж авдаг. Гэхдээ одоо яг ингээд ажиллахгүй байгаа. Би нэг манаач маягаар байгаад манай юм буудлын гоё ингээд дотор гоё чи ингээд зураг авдаг хүн ирэх юм бол авчих гээд тэгээд хонгороо битээр чинь гэртээ нэг даруулах гэж үзтээ. Тийм хөчгнийхөө урд муртай бүр одоо хонгороо хараад энийг гэдэг байхгүй. Нүд тайлтрам зураг заа юм. Амар том гэдтэйсэн. Том гэдтэй тэгээд тэр чинь юу юм бэ? Ус бүр ингээд дэл бурцсан сахал маа. Ковид үү? Ковид үү? Тэгээ бүр ингээ яаж хичээгээд бүр гоё гарахгүй хонгороо тухайн үед бүр амар урам угаа. Тэгээд нэг таньдаг нэг залуу зураг авдаг залуудуудаар тэр буудал зураг аваад тэгээ хонгороо алхаж чадахгүйсэн байхгүй. Тэгээд ингээ тулаад ингээд тэгэл ингээд хөтөлцөл ингээд хонгороо зураг даруулаад тэгэл зураг авахтаа босож сууж чадахгүй. Тэгэл зураг авч дуусаад хонгороо амар гоё болчих жоох байхгүй. Жирэмсний зурагч амар чухал юм шиг байгаа. Тэгээд сэтгэл амар ханаал за хонгороо гэрт нь оруулж өгөөл бүтээвч тустай байсан байхгүй. Тэгээд буцаад гэртээ яг харьсан чинь ээж залгаал. Миний хөө хонгороо нүгдөөдөө яаралгүй хүрээд ирээрээ гэх. Яаралгүй. Тэгээд дөнгөж гутлаа өмсчихсэн чинь миний хөө ирж гин үү. Тэгээд ирсэн чинь юу вэ? Энэ чинь 4 3 нэгдсэн чинь 3 нэгдсэн яваадсан юм.
Анхны төрөлд болохоор мэдэхгүй. Тэгэхээр нөгөө нэг өвдөл баг багаараа яа хол зайтай болох нэг мэддэхгүй. Тэг ингэж өвддөг юм багч бодол явуулсан. Ковидын үед жирэмсэн байх юм байсан. Одоо ингэ нөгөө бид нар ч өөрсдөө ковид тусчихгүй гэдээ мэдэхгүй айж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Маск заасах нөгөө тэгэнгუთ бүх жирэмсэн байгаа их нэр чинь ингээд одоо өвдсөн яач үл яа маань гэд айц хэрэгсэн. Айц. Гэхдээ одоо ингэдэж шүү дээ. Одоо ингээл ихчнэрээс ингээл асуудаг шүү дээ. Ингээд одоо хамаарнаас нь одоо ингээд нусна ингээд яаж авдгийг одоо ханиад хүрэх ингэдэг юм гэхээр юу хэлээ гэдэг шүү дээ. 3 үргээд нэг амар туслахгүй байгаа юм шиг. Тийм яг тэнтэй адилхан зовлонгоо одоо яг мартсан байхгүй. Тухайн үед бол гэхдээ яг санахад бол амар хүндэл нийгмэрэл хэцүү байсан шүү дээ. Ингээл ажлууд бүгд зогссон. Тэгээл ингээд дээрээс нь одоо ингээл хар бараа мэдээллүүдтэй тэгэл тэр хятадын бичлэгүүд бүгд үхэл Монголд ч тэдэн хүн бүхлээ ингээл жирэмсэн ээж тухайн үед чинь амар хөшлөгийг гайхсан шүү дээ. Тэр үе чинь амар дарамттай санагдчихсан. Гэтэ тэгэл зовлонгоо тэгэл хүн мартчихсан тэгэл. Яхаа хамтаа явж ирсэн үү? Тийм. Анхны зүрхний цогцолтыг сонсоод ямар байсан? Сонсчлээсэн гэхдээ яг нэг мартчихсан. Яг одоо нэг хомроо нэг яваад ганцаар явсан байхгүй юу? Тэгээ би ажилтаа тэгээ явж явах томроо над миний охин зургийг харуулсан байхгүй юу? Ингээд цаашаа хавцсан жижигхэн. Тэгээд аав ээгүй гомдсон гэж ингээд. Тэгээд түүнээс хойш ерөөхдөө яхаа айл болох юм байна гэсэн. Тэгээ би ч нөгөө харах айгуус дуртай. Тэгээд сонирхолтой юм шиг санагдал ингээд гүйл хардсан шүү дээ ингээд. Түнгүүд нөгөө хомроо ч бас нөгөө тэр чинь муу юм биш үү? Байвал бас ингээд яагаад тийм муу гэсэн штэ хайгаад үргэлж за одоо нэг би одоо нэг яагаад нэг гизэнт нь өсөөд байгаа том болоод байгааг нь харах гээд байгаа юм шиг одоо нэг харч уумаар тийм. А гэртээ математикт гээл хараад байж. Тэгээд нэг муу нэлийн муу гэсэн шүмээс хойш ихэдөө тэгээд болсон. Та яар юу ялаа? А төрөхнөд хамт ороогүй. Тэгэл эмч аваад ковид үед чинь тэгэл замаа бүх нээлттэй авч яваал нэг цагийн дотор төрсөн шүү дээ. Айгүй урт орол төрөөл. Тэгээд харин эмхээсэл бид 3 нэглэн авчиж гарсан. Би баг 4-5 хоноод сэнсрээд тэгээ хадам хийж орж ирээд баг 4-5 болж тэгж гарсан шүү дээ. Хизээ гар дээр авсан. Хөөхтэй. Гол төрөө тийм одоо ковидтэй байсан эмнэлэг гэж бодохоор байсан тэр орны яг хүмүүс нэг хоноод маргааш нурсан. Тэгсэн чинь тэр орж болох байсан юм билээ л дээ. Нөгөө жоохон хүн төрсөн мөрсөн ч юм уу тийм орж болох байсан билээ. Тэгээд үүднийх нь юм чинь орох боломжгүй. Тэгээд нэг хоноод алдсан. Царайг нь хараад яасан. Ямар сонь царайтай юм бэ гэж бодсон уу? Тийм, ерөнхийдөө тэр уулаал юм байгаа юм чинь. Гэтэ амар сонь би энэ дээр юм юутай байхгүй юу? Улаан мэнгтэй байхгүй юу? Тэгээд ингээд хаяа гарч ирээд хаяа алгуулчихдаг байхгүй юу? Миний охин тэгээд энэ дээр амар том улаан мэнгтэй төрсөн. Яг адилхан. Үгүй нарыг миний улаан мэнгтэй адилхан юм биш үү гэл тийм ингээл яг өөртөө адилхан тэгээд охин хүүхдээ хаад бүр ингээ уярч тийм хайлах нь. Тэгээд бид хоёр ерөнхийдөө яг нөгөө өмнө ярихтай явахдаа нэг хүүхэд болох юм л хүүхэдтэй болно гэж ярьж байгаа л. Тэгэл хүүхэдтэй болно гэж өмнө ярьжсанаас нэр яалаа. Нэрээ бүр шийдсэн байсан уу төрсний дараа нь. Шигссэн шүү дээ. Оо шигсэн юм уу? Тийш. Бүгд шигссэн шүү дээ. Зөндөө олон хүмүүс шигшээд тэгээд ээж нэр манай хатам ээж нэр гарч ирсэн. Өөрөө ч ингэ гарч ирээгүй бодоод дургүйсэн яасаа. Үгүй тухайн үед би тэгжсэн байхгүй юу? Ер нь ялгуун гэдэг нэр амар ойрхон байсан байхгүй юу? Гэхдээ хид хідэн газар тийм нэр сонсогдсон байхгүй юу? Ерөнхийдөө байдаг шүү дээ тийм нэр нь тэр цаана хүн дөрөө гаач байгаа юм шиг юм. Тэнгүүт нь би чинь одоо ботход ямар сайхан эрдэнэтэй л нэр байсан баг. Тэгээд яг ээж тэр чинь тэгтээ бүр гарч ирдгүй юм билээ. Тэр чинь ингээл гарч ирдэгтэй ялж юм яа. 7-8 нэр хийсэн байгаа шүү дээ. Тэгээд хөлс гардаг. Оо тийм үү. Ингээл хөлс тусаад гарны ингээл энэ хоёроор ингээл хатгуулаад харахгүй юм шиг байл. Тэгээд бүр нилийн гэж яг гоцоо гараад. Ямар гоё юм. Тэгвэл бүр яг өөртөө тэгж хүч хөдөлмөр гаргав. Тэгээд манай хадам ич амир нэрлэхүү ойлаа. Тэгсэн чинь миний хүн нэр таалагдж гин үү? Солихгүй гэж авдیں۔ Вэ юу гэж хэлж байгаа. Гоё нэр. Тэгээд ялгуун гэдэг нэртэй болсон байна. Тэгээд нэрэндээ таарсан. Тэгээд ерөөсөө одоо ингээд мемори авахчаад. Тийм давхар болсон гэж бүр ингэж яриаггүй бүр. Ингээ гоё хуучны хадаа айлнаа.
За тэгсэн чинь юу сая ингээд миний авсан ойлголттой зөв би нэг юм хэлэхгүй. Хоёлаа хоёр чинь тус тустай гэр гэртэй байсан юм биш үү тийм. Тэгэхээр яг ингээл хүүхдээ болоод одоо ихэнх Монгол үед амьдрал эхэлдэг шиг тийм хүүхдээ болоод гэр оронтой болоод ингээл тустай гараад амьдрал эхэлсэн гэр бүл байгаа даа байхгүй юу? Тэгэнгუთ яг одоо энэ их том хариуцлагыг эрэгтэй өнгөл нөгөө хийж авсаа. Зааж. За. Эмэгтэй хүмүүс амар их дарамтны орд нөгөө депрессэнд ордог гэдэг шүү дээ. Эмэгтэй хүмүүс хүүхэд төрүүлээд одоо ингээд шокнд ороо жоохон сэтгэл готролд ордог ингээд. Эрэгтэй хүмүүс болохоор эсрэгээр нөгөө хариуцлага мэдрээ жоохон сэтгэл готролд ороод эмгэлгээд байдаг төрлийн хүмүүс гэдэг хэвгүй юу? Эрэгтэй хүмүүс ер нь ихэнх нь бас сэтгэл готролд ордог мордог гэдэг. Тийм юм мэдрэгдсэн үү? Яг хөө тэр нөгөө юунаас шалтгаалх байх нөгөө юу ямар ажил хийж байгаа шалтгаалх байх. Яг тухайн үе чинь угаасаа тэр чинь хүн юм чинь тэр эмэгтэй гормоны өөрчлөлт за тийм юм сэтгэл готролт бол хонгороод бол байсан л баг. Тийм ганц хоёр тийм илэрхийлжсэн баг. Би чинь яг өглөө босоод очиод тухайн үед нөгөө TP Top гэдэг газар ажилладаг байсан. Тэгэл амар завгүй нөгөө өдөрт 4-5 тийм бичлэг захиалга бичлэг хийн. Тэгэл ингээд баахан залуучуудаа буужгнаал ингээд энэ хэлдэг чанаалдтай л нөгөө арын асуудлаа төрчсөн мартчихдаг байсан байхгүй. Тэгэл ерөөдөө ажлуудаа хийж ирээл орой гэртээ нэг за юу гэдэг нэг 6 за төвчрсээр байж байгаа 7 гэж орж ирнэ. Хоолоо идчихэл охинтойгоо нэг жоохон тэргүүр байж байгаа л тэгэл манай охин ч нойроо солигдсон. Тэгэл нэг хоёрын түүлж унтаал өглөө зөв буцаал 7-8 цагт гараад. Тэгэл темпэнд ерөөд орсон юмс түнсүл нэг сэтгэл готролд ороод арихтаар суугаа депресстэй. Үгүй яг нөгөө 25 дай хүү гинэт айлын гэрх толгоос одоо ирэх хүн болоод хүүхдээ болоод ингээд хариуцлага амар гинэт толгоон дээр бүм ингээд унжирсан юм байна уу гэж гайгүй тийм. Дээрээс нь уус нөгөө юу байсан юм чинь. Бид тэр яг нөгөө тустаа яг гараагүй хонгороо тань болох нь одоо нөгөө би ч хадмын байсан байхгүй. Хонгороо хань болох нөгөө им дүүм байсан байхгүй. Тэгэхээр яг нөгөө тустаа гарцсан яг нэг байранд хойлохноо байх юм бол хэцүү л байсан. Хонгороо ажиллаад уурлаад ингээд найз ингээд тэгээд гэх юм бол матрат гэдэг ч юм уу байсан. Тэгэхээр божигсон дунд баахан хүмүүс нэг юм. Хамгийн гоё юм. Хамгийн гоё юм. Нөө ямар гоё болох чи юм гоё юм уу? Хамгийн гоё юм яг юу л гоё юм бэлээ. Би ч яг нэг хүүхэдтэй болсноос хойш ерөөдөө айгүй гэр амт болсон байхгүй. Тэгээд яг ингээл одоо хүн болгон л ярьдаг та нэг ядраал орж хөнгөдөг хүүхэдтэйгээ гоё инээлтэй хүүхэдтэйгээ хамт тоглох. Тэр нь л ерөөдөө тэгээ хамгийн хайпээс. Тэгээ дээрэс нь нөгөө би чинь айлын баг байхгүй. Дээрээ нэгчтэй. Тэгээд цөөхөлийг өссөн. Тэгээ яг нөгөө хонгорогийн гэр бүл нэг гэр бүл болоод амар олон дүүнэртэй болоод тэр нь л ерөөд байсан. Бочинсан сайхан. Өмнөх нөгөө юм дээр асуулт. Одоо ер нь энийг байнга асуудаг асуулт болгож. Бид хоёрын өмнөх юм дээр ээжүүдээс ам асуужсэн. Бид хоёр өөрсдөө ярьж байгаа хин яагаад хин ч яагаад ийм хэцүү байдгийг хэлээгүй бэ гэдэг болчиход. Одоо найзууд эргэн тойрмоор нь болох гой гэдэг байгаа хэрнээ яг цагаад басан чи яг юу нь хэцүү байсан бэ? Ийм жижиг юм байдаг бид нар ч одоо яриа. Тийм яг зүгээр яг амар хэцүү гэх нь юу байх нь юу л юм бэ лээ. Хүүхд өвдөх хамгийн хэцүү юм билээ. Одоо тэр чинь тэгээд одоо найз нөхдүүдтэй яаж хүүхд өвдөх хэцүү шүү л гэж одоо хэлдэг шүү дээ. Тэнгүүд тэгэл хүн болсон хүмүүс ойлгохгүй шүү дээ. Ээж болсон хүмүүс ойлгохгүй шүү дээ. Хамгийн хэцүү зүйл бол ер нь хүүхд өвдөх. Тэгэл нормагаал ирэхээр чинь тэгэл ингээд нөгөө ямар ч утгагүй болчих юм чинь ингээл тоглоом хуучин чинь ингээл зүгээр байхдаа ингээл хөөрхөн тоглоом бочгнаал ингээл гэр ингээл буулгадаг шүү дээ. Хоо чи яа тоглоомуудаа яагаад чи яваарсан ингээд тэгэл тэр юм чи бүгд байхгүй болол ингээл хүүхд өвдөл ханаад мэдвэл халууж магадгүй шүү. Одоо ханаад надаас яаж сэргийлж юм та тийм юм гэртээ тийм гой дадал туршлага энэ төр юу вэ? Одоо хүмүүжүүлж байгаа арга барил гэх юм уу? Нэгт бол илүү дутуу юм газраар бол авч явахгүй байна. Хоёр гэх юм бол бид хоёр чинь ажил нь болохоор угаасаа
хүнтэнтэй гэдэг контакт үүсгээд яваадахгүй зөвхөн гэр дотроо өөрсдөө дундаа ингээд хүрээндээ байна. Би яг ингээд кино мөн орох юм бол ингээд орой эрэхтэй хоол амаа зэлдэг ч юм уу. Тийм асуудал юм. Тэгэл ер нь бол одоо очих жоо ч юм уу хадминд очих жоо манад очих жоо манай ихчинд очих жоо бол хүүхдүүд чинь ханиадтай юу. Ханиадгүй сайхан гоё байна гэх заа чи. Жохон нусны гойжод гэл юм заа. Зараач яа. Юу. За өнөөдөр ч манай ээж манай ихчи хоёр хүүхдийг харж байгаа байхгүй. Хоёулаа сэлхэн цэцэгдсэн. Тэгээд ээж нь замаараа дайрах уу гэд ялгана болохоор имээ ингээд юм зэх юм их. Оо яах юм бэ ээж та наач нь сэлхэн цэцэгтэй газар байж байгаа тийм наач дамжуулах тийм байгаа шүү. За. Тийм шүү. Тэг жоохон хашаал үзэхгүй л бол ерөөхдөө хинэггүй зэнаа юм шиг. Одоо ингэ контент мөндөнд хийдэг иймэрхүү байгаад хүүхд яаж зургт мөхтөр хараад ер нь аав ингэ зургтаар гардаг хүн гэдгийг ойлгоод аваад сурцсан уу? Гэхдээ ер нь бичлэг хийгээд одоо ингээд мөнгөтэй болж байна гэдгийг бол одоо манай охин ойлгоцсон. А яг тэрүүр мөнгө алдаг гэдгийг ойлгоцсон. Одоо юу гэдэг нөгөө video бичлэг хийж яхад ингээд ялгана ингээд манай охин тийм нэг бож өгөнгөт нөхөн чимээг байж одоо энийг хийвэл одоо ингээд аав ээжрэн гоё тэрийг авч өгч мааж биш гэдэг тийм юм бол ер нь ойлгоцсон. Одоо тэгээд дагаж дуурайгаал би бас ийм болно гэдэг ч юм уу одоо хүүхдүүд чи хөвчлэн гэдэг шүү дээ тийм юм байна уу? Яг тийм юм бол байхгүй. Нүрээ бол өстой сайн бодно. Наад загнуулаад бодоод байна. Одоо тийм нэг сая бүр нэг хэсэг цэцэрлэгтэй бүр ингээд бүр ингэж юм гээд тэгээд саа тавьчихдээ шүү дээ ингэж ингээд өндөрлөөс тэр мөрийг ингээд ингэж дуурайж байгаа. Өөрөө дуртай байна уу? Өөрөө маш дуртай. Үгүй чи дуртай байна уу? Дургу шүү дээ тэр чинь. Яагаад дургуйгаад ахуйчтай байсан бодсон шүү. Тэгээ одооноос арай л жоохон яахгүй нүр ам муухай болчих юм болов гэж бодоод байна. Инфлюенс юм гараад. Скул гайгүй гэдэг ч юм лүү. Айгу багасаа өөрөө хумсаа бодоод сурцсан шүү дээ. Айгу юу тийм ер нь тийм хүн харах юм бол яаж бодсон юм ингээд зурч мөр хоббитай юм шүү. Тэгээ уран муртаатай юм баг. Аауд ингээд охин хүүхдийн аав гингууд л үсээ бодгоцсон нүрээ бодорцсон тийм байсан уу тийм зөвлөж байлаа чигүүл өсөө одоо тасцсан уу ингээд солонд орж байгаа тийм одоо бол яг ч багадаа ингээд өөрхийн өмсөйг бодож модал хүүхд идэм шиг бодол бүх байгаа өөрхийн 10 хүмүүсийг бодаал ингээд дараа нь миний бүх хүмүүсийг бодаал хүлийг бодаал одоо бол ихэд өөртөө л тийм ээж юу хэрглэж ин ээж яаж ингээд бүгдийг нь харж байгаа яг дүрэж байгаа юм шиг. Одоо та гурав чинь гэртээ ингээд ихтэй ажиллаад байгаа шүү. Хонгороо хоёулаа нэг газар одоо нэг ажиллаж байгаа гэсэн үг байна шүү. Тэгээд хоёулаа хамтдаа гэртээ ажиллаад хамтдаа ингэж яваад ингээд байгаад учраас би биндээ яаж цаг гаргаж чинь шүү одоо тустай ч юм уу стресс тайлах процессыг яаж явж байна. Стрессийг яаж тайлах хувьд болохоор манай ихнэрийн хувьд болохоор юу байгаа юм. Яг одоо нөгөө ямар нэгэн тийм стресс тайлах юмгүй байгаад юм шиг байгаа юм. Би ер нь бол өөрөөсөө хэлэхэд би анзаархаа. Яг бичлэгээ хийн, эдитлэн, гэрийн ажил, охины ажил, тэгээ охины ингээд тийм байгаад байгаа. Тэгээ өөртөө цаг гаргаж чадахгүй. Би болохоор чинь ерөөхдөө ингээд бас кино зураг тийм чинь ингээд юу яж байгаа шүү дээ. За кино зурагч гэсэн гэж жүжигчнэр орчиж байгаа шүү дээ. Өөр санаа зовхон байхгүй гэх юм ахуулчаа сууж байгаа. Бичлэгэн дээр ингээд санаагаа хоёлаа ярьчингуудаа дүрсээ ахуулаад хөлөөж хөвтөж байгаа шүү дээ. Тэгээд ингээл компьютераа чимээгүй асаагаал. Тэгээд ингээл өөрийнхөө вакуумжуулаад те ингээд чихвчээ зүгээл ингээл бүх юм ингээд тэгж стресстэй тавилж байна. Ер нь бол 2 жил сая компьютерийг бол амар тоглолоо. За тэгэхээр дуртай байна уу, дургүй байна уу асуудлыг яаж хуваар эхлээд ингээд тоглуулаад дундаас нь ингээд жоохон уурлаа шүү дээ. Надад чи болооч гэх. Тэгээд жоохон юу яаж нөгөө за ингүүл ингэж тоглуулна гэсэн юм байдаг. Тэгж яад одоо хайч тийм шиг санагдсан шүү дээ. Одоо болмол гэж юусэн ярьдгүй шүү дээ. Дугаа тэгээд. За тэгээд. За. Ихтэй динамиктэй одоо бол гэж анхандаа хэлж мэлээ. Одоо ингээд дүржсэн чимээгүй ингээл. За яшиг шиг гэдэг. Тэгэхээр хонгороо болохоор өөрийгөө одоо стрессээ тайлах юм хүмүүс гэж яахгүй байгаа юм байна. Тийг нь олж өгөхгүй бол одоо тийм би олоороо л гэдэг байгаа. Олоороо дэмжнэ гэдэг. Олоороо дэмжнэ гэдэг. Тэгээд түрүү нөө асууж гоё дадал
Мадал байна уу? Нөө хав танай гэрт одоо нууц юм хэрэгэлдэг юм уу арга чарга. Одоо хонгороо тоо эсвэл хүүхдийг ингэж аргалнаа хамаа. Тийм хүүхд дээрээ бас хоорондоо ч юм ингээд за ингүүл тэгэнд ийм үед ингэн тэгсэн дүрм журам ч юм уу. Нэг дүрм журам ч бас хашааж юм. Байхгүй шүү. Ер нь бол тийм байхгүй. Тийм ингээл урсгалаагаа л. Одоо ингээл зогт ярина штэ. Одоо утсыг үзээд байна. Аа. Ойлгож гинөө миний охин. Тэгээд яг ярилцсан штэ. Тэгээд жоохон уйлгаадах юм бол уйлуулаад уцыг аавна. Тэгээд одоо хонгороо битүүрийн дунд ч гэсэн маргалтах юм байвал сайхан маргалтж штэ. Тэгэхгүй бол нэг амар гаргалгаа. За одоо ингээд хонгороо гэж хэлэхээр би чимээгүй байвал одоо яанда. Энэ харилцаа маань гоё үлдэндээ байхгүй штэ. Сайхан ойлголцол хэрэлдээл тэгэл за гэл. Ярилцсанаа л гэдэг нэг төрлийн хүмүүс. Бус тийм гэр бүл биш тийм ямар нэг тийм арга барил мэл тийм байхгүй. Тийм. Бараг ингэдэж штэ нөгөө өглөөд явахгүйгээр жоохон чанга ярьж яриа л гэдэг. Шууд хэлээ шууд. Хэлээрээ л. Хонгороо ч энэ айлын том чи айлын баа одоо штэ. Тэгэхээр бас чи бол жоохон ширэлдэж штэ. Харин хонгороо бол тас гэдэг. Тийм. Ерөнхийдөө юу шүү? Шулуун шүү. Тийм. Цаадах чинь шулуун хөвгтэй. Тэгээд яг гэр бүлийн хувьд бол охиныхаа хажуудлыг нь муудалцахгүй шүү гэж тийм л юм байдаг. Гэтэ миний бодол би ингэж боддог байхгүй. Хонгороо яг охиныхаа хажууд муудалцахгүй шүү гэж ярьдаг байхгүй юу? Тэгээд бид төр хичээдэг ер нь бол. Гэтэ яг чи муудалцахгүй шүү дээ. Яг ингээл ингэж юм болол тэгээд дараа нэг ярина. Би болохоор яг жоохон ухаан оронгууд нь ерөнхийдөө ингээд яг тийм муудалцах юм байх юм бол нэг тийм нууж хаагаадах юм байхгүй зүгээр хүүхдийн хажууд муудалцаж сайнлцаад тэгээд буцаж яаж эвлэрж ийн яаж ингэж ийн гэдгийг ерөнхийдөө ер нь харуулвал их зүгээр цааш нь бол зүгээр гэж боддог байхгүй юу? Тийм бабл дотор юмнаас хэрүүл маргааныг нуугаад ингэж хааж өсгөхөөс илүү нүүрэн дээр нь ийм амьдрал юм байдаг аа. Ингэж мууцсан ч хүмүүс ингэ эвлэрдэг юм аа гэдгийг it's normal гэдгийг л харуулж өсгөх гэдэг юм тийм. Ер нь бас нэрээ зөв шүү тийм. Тэгэхээр бас дараа нь бас одоо манай охин чинь том болоод тэгээд одоо хүн амьтантай танилцж мэлзэл яхаар тэгээд муудалцаад тэгээд дараа нэг ойлголцож чадахгүй байгаадах юм шүү тий. Яг одоо эрэхтэн за уучлаарай гэдгээр уучлаач мэдгүй те улам гэдгийг те за яг яагаад за ингээд ингэ уучлахгүй юм байна. Тэр нь ингээд ингэж зөвлөрд юм байна. Ингэж харилцаа үүсдэг юм гэхгүй. Одоо хүүхдээ хэр загинжээ? Би бол ерөнхийдөө загиндаг тал уу? Ээж загиндаг тал уу? Чи загиндаг? Би ер нь бол яг ингээд жоохон төргөө уртаа байхгүй юу? Тэгээд би чинь дүүмүүтэй ерөөсөй байж үзээгүй. Ирэх гэрийн айлын баг байгаад байна уу? Би тэгтээ ирэх бишээ. Би дээр нэг ихчтэй байхгүй юу? Тэгээд нэг ихчтэй хүн чинь ирэхлэхгүй шүү дээ ер нь. Заалаас. Тийм. За энийг би дуснаа. Үнэ гэж. Тэгээд би ерөнхийдөө нэг жоохон за ингээрэ гэдэг 2-3 хэлээл тэгэл жоохон загнах марк хонгороо болохоор ерөнхийдөө өвтэйг ярина шүү. За миний охин ингэж юм тэгж юм бол. Би болохоор одоо хүүтэй хүн байхгүй юу. Тэнгууд ингээд хүн амтнаас сонсонгууд эмэгтэй хүүхд төсгөх хэрэгтэй хүүхд төсгөх шал ондоо. Хүүхдийг ингээд бас чанга дуугаар загинж бас хамаагүй болдгоо л гэх юм. Ингээд эсвэл хитрхи бас ингээд нөгөө princess life гэдэг шиг ингээд хилсэн болгоноор байгаад байвал хитрхи ааштай юм болчихно. Тэгээ яг тэрийг бас яаж голыг барьж зэ хүүхдээ загинж байна. Загинж хэлэхдээ жоохон хатуудуулчлаа гэх гимшид хаяа нэг өөртөө зэмлэхгүй юу нэ? Байна тийм байлгүй. Гэтэ бүр нэг стандар тама авталт нь бүрст. Тодорхой хэмжээний ерөөхдөө мэдрүүлнэ. Тэгэхгүй бол бас эрэгтэй хүүхдчдэр эмэгтэй хүүхд хүүр юм. Мөхөр нөхөд. Эрэгтэй хүүхдчдэр эмэгтэй хүүхдчдэр ерөөхдөө яг нэг жоохон даруулгатай аль нь даруулгатай байсан. Тэр байгаа. Тэгэхгүй бол ер нь биднээс үйдсэн яад штт. Авч хилцээд идэв шүү дээ. Эрэхтэй хүүхд шалчганах малчганах. Эмэгтэй. Одоо 10 жилд мэж байх чинь охтууд ч амар зоддог гэсэн шүү дээ. Бид хүүхд чинь те хамаагүй алгадсан үснээсэн зулгаан. Би ер нь бол манай ангид ч гэх юм уу манай ангийн хүүхдүүд бол охтуудаараа нэг айхтар зогч мөгчсэн тийм ер нь харж байгаагүй. Харахад тав тип гэл мам амар зохиол те нөгөөдөл амар баярлцсан ингээл. Одоо ч гэдэг яг энэ асуудал байгаад тийм. Нэм
хөвгүүдтэй хүмүүсүүд чинь за эмэгтэйнд гарч хурж болохгүй л гэдэг охтууд нь тэнцээс заалдаг. Одоо ч гэсэн манай хүүгийн ангид бол тохиолдол. Тэрийг ээж аав сайн хийж өгсөн. Сайн хийж өгсөн. Аль аль нь ерөөдөө хүн нийгэмд амьдарч байгаа гэдэг нь зөвлөжгүй бол тэн дээр нэг тийм байгаад байгаа маа. Гэхдээ яг би зүгээр эрэгтэй хүүхэдтэй болох юм бол инээсээ илүү бас бүр ширэн байх баха. За ам бүл нэмсэн тавиад. Тийм. Тэгсэн чи охин гэж бодож авсан чи хүү байсан гэж түрүү ярьжсэн тийм. Нэр яасан шүү дээ. Амар ширэн болсон шүү дээ. Ноход бол загин жигж байна. Тийм. Ихгүй охин гэж бодоод эрт бой гэж бодсон чинь. Загинасаа. Тийм. Би ингэсэн бохгүй юу? Амар шазуур би ингээд нохоо ч нэг монголчууд ч монгол банкыг ингэж үзээд гянуулаад идэв шүү дээ. За. Тэгээ би зүгээр яг сонирхоод үзээ. ингээд дийдлийн хитэг хэлхсаас нь зулгасан бохгүй юу? Тэгсэн чинь ингээд нэгстэй ингээд таслахгүйсэн бохгүй юу? Тэнгүүд ингээд хоёр чихнээс нь зулгаагаад ингээд гаслаагүй бохгүй юу? Ямар ч юм ингээд тавиад за зохион охин юм амар гүргэр гэдэг юм бахтай гэж бодсон. Тэгсэн чинь сүүлд болсон чинь эрэгтэй нохоо байсан юм. Тэгээ шазуур зугаацсан бохгүй юу? Тэгээд эрэгтэй нохоо үзсэн чинь жоохон бас загимж байгаа. Ямар үйлдвэр нөх байлээ? Той бүдэл. Тэгэхээр тэрнэр чинь том болдгоо тийм. Том болдгоо. Ер нь яагаад нохоо авъя гэдэг бодол шийдэл төрөв. Яаж тэр чинь бас нэг том хариуцлага байдаг ш. Хүүхэд дөнгөж гарнаас гараагүй нэг жоохон гөлөг авчлаа ингээд жоохон амар үгүй. Яагаад? Би ерөнхийдөө амьтанд дуртай. Амар хайртай. Багаас ерөнхийдөө нохоо их тийжсэн бохгүй юу? Хонгороо болохоор амьтанд хайртай гэдэг нь амьтнаас айдаг. Манай охин болохоор амьтанд амар хайртай. Шоргоолж моргоолж тэр ямар хөөрхийн мөрхийн гэдэг бохгүй юу? Бүр амар жүжиглэж байгаа юм шиг зэрэг бүр. Амар тийм хайртай. Тэгээд нэг замаас нэг муур болсон бохгүй юу? Би явж байгаа. Тэгсэн чинь манай хадмууд бас муурнаас айдаг. Хонгороо амар хөөрхийн идэм хүрээд байгаа мөртлөө ингээд огцон хөдөлгөнгүүт айгаадсан бохгүй юу? Тэгээ манай охин бас муурнаас хайртай ирнэ айгаадсан бохгүй юу? Тэгээд яг харахгүй тэр муурыг өрчлөөсөн бохгүй болсон муураа. Ингээд юу яагаад эмхэг нэмэлт үзүүлээд тэгээд тэр чинь бах хэрэгсэл хэрэгсэлүүдийг авцсан байж байгаа. Тэгээд өршлүүлсэн. Тэгээд сая манай охин ерөнхийдөө гуруулаа намтаа авч үзье. Тэгээд тийжээ гэх юм бодоол явж байгаа. Өөр сорил тавилаад за хашлтай байна уу хашлгүй байна уу? Би бол угаасаа хашлгүй гэж мэдэж байгаа байхгүй. Бах амьтантай зуралцсан. Тэгээд охин дээр сорил тавилаад тонгороо дээр сорил тавилаад тэгээд зүгээр юм байна гэдэг. Тэгээд ерөнхийдөө за гэр тийжэх юм чинь жижигхэн авсаахан хөөрхөн тийм хаа игээд тэл антил орсон чамын дөрөнд тэр той бүдэл аяас үзүүлж үзүүл. Тэл заа зэнийг аваа. Намаа. Тэгээ сүнэн богстой. Тэгээд эмхтэй гэж андуурдаг жирээ. Тэр чинь тэгээд ийм түүх баг байхгүй хаа тийм. Тэгээд тэгсэн чинь тэгээд яасан чинь яг тэр торонд хоёр тийм нэр юм байж байгаад тэгээд нөгөөх нь авч яваад нөгөөх нь андуурдаад нааш хүрээд ирсэн. Үл танаа гэрт ирэхээстэл боёж тээ. Одоо хэрвээ нохотоо. Одоо ер нь хөөрхөн. Гэхдээ би ингээд юмас уншсан чинь той бүдэл энэ бүдэл нохоо хүүхэд жоохон тийм юу юм бэ лээ. Тоодгоо талын тийм юм бэ лээ. Тэгээд яг нэг хүнд дасах юм бол амар дасдаг. Одоо ингээд хонгорогийн хөлөнд орлоо гэдэг байхгүй дандаа. Тэгэл хонгороо яа. Эцнээ сонгоцсон биз дээ. Тийм сонгоцсон. Тэгээд 0 хонгороо ингээд хаад орчихгоо хуцаад гяндаг. Тэгээд лайтай ингээд хонгороо усанд оруулалт төр 0 галтгоонд тэгээд ингээд явж яагаад тавчгаа өмнөд хоёроо газар ихэ тавина штэ. Түнгүүт тэр орон дээр биш тэн дээр очиж унтдаг. Яа тийм. Над мад тэр юусыг ихгүй. Би тэгэхээр нэг зангиж байг нь жоохон ингээд ясалж малтуулах надад жоохон дурмаа. Хаяг ингээд ихнэрээ алдчихтэй. Боож гатаа нэг залуугаа. Усанд орж явах 0 орж явах хамт ороод. Тэгээд ингээд манай охин ингээд жоохон тоглож монголгоод ингээд тоохгүй. Тэгээд намаа бөмбөг натаа ингээд тоглож монголд. Тэгээд хүүхэд ноолуулах тийм бас дургуун билээ. Тийм өөр хэн онцлол юм байна. Том нохоонууд чи ерөөхдөө хүүхэдтэй аюу тийм илхтэй байдэн штэ. Ноолуулаад ингээд байлгаад байдаг. Магадгүй тийм. Тэр удаж юм нохоо танаад ирээд одоо баг сар болох юм. Одоо баг сар. Би нэр асууя штэ. Камонд одоо чинь заримдаа сар хамгийн удаанд хэр удаа явжлаа? Би баг 5 сар гараа явсан. Онлайн гинтийн зоч. Тэр штэ тий. Коронавирус үеэр явсан штэ тэр чинь. Яг ийм үеэр
одоо аав хүний үед хүүхдүүд ингээд үлдэхлээр тэр үед ямар авах хэцүү. Гайгүй. Энэ хүнд ч хэцүү шахалтаа үзэж байгаа эмэгтэй Хандаад зүгээр шүү л. Ингээд асуудал бүхэн байгаа юм болохоор. Тийм. Тэр үед ихтэйс үнэхээр ингээд юм харсан сум шиг өглөө очиод тэндээ шүнжэнгөө үр цалих аваад буцаж ирээл унтаал буцаал 7-8 гэж сэрэл буцаж яваал ингээд голоор нэг корона гэж гарч нэг сар завсарлаад буцаа корона уудаг. Тэгвэл нэг бодлын ихтэйс гоё юм шүү ингээд. Яг ингэж хосож нэг жоохон тустай байгаад ингээд санаж биендээ уулзчихсан бол гоё апдейт болдог юм шиг. Тийм. Гэхдээ яг нөгөө олон сар тэр чинь нөгөө ирч очиодсон болохоор натурт гараагүй. Тийм шүү дээ. Тийм. хамгийн бүр ор ирэхгүй биш юм байна. Олон хоногор натурт гарсан гэх юм бол би нэг 14 хоног хамгаалт натурт гарсан. За тэгвэл бас би 5 сар зүгээр гэр бүлээ хаяа явчлаа гэж сайн дүнтэй тийм. Шууд тэнцэн нүг сэтгэл байлзээ болов гэж бодлоо шүү. Тэгээд охин л амир их санагдаж байна уу хоёр байна гэх баг тийм. Юу болж ин яаж ин гээл тэгэл айгуу дарамжтай шүү дээ тэр чинь тэгээд зураг авалтын үеэр чинь корона гараал ирэн шүү дээ нээсэн. Тэгээд буцаад гэрлүү одоо яаж явах вэ явах гэл тэгээд өгчгүй яачгүй гэл нийгмээр тэгэл тэр чинь хавтааш авчихсан корона тусцсан ч гэсэн тэгээд шууд зураг авалтанд ордог. Сүүлдээ ч ер нь нэг тэгсэнтэй бүгд ивлэрээлээс одоо баг ивлэрсэн байгаа даа гэдэг юм шиг хүмүүс ч гадар корона байна гэд сая сүйд амар ханаад гараад бүх хүүхдүүд тусаад байсан нанах яасан гайгүй юу халуунтай ханаад ханаад гараад юмсэн сая нүглөө нөгөө тэр чинь юу тахал юу үзсэн томоо тийм гайгүй харин өнгөцсөн шүү вакцин хийлээд үү тийм том сая хэлсэн вакцин ерөөсөө яг тэр өвлийн үед тэр томоогийн вакцин хийхгүй байж байгаа. Би тэр сая за ерөнхийдөө юу юм магадгүй нэг вакцин хийлгэсэн шүү. Тэр ихтэй харин онсон юм шиг санагдсан. Танайд манайд хүрсэн гэхдээ айгуу тийм хөнгөн хүрээл харин тэгдэг вакцин хийлгээр их хөнгөн өрдөг хүрсэн ч гэсэн яг хэлсэн. Ганаа ер нь хүүхдтэй болохоос өмнө хүүхдэд дуртай байсан уу? 90 50 ер нь одоо хонгорогийн дүүнэр мөнрийг ингээ хараад ер нь хүүхдэд хэр дуртай юм байсан. Хүүхд надад амар сайн штэ. Би нөгөө царайны хөрөл айгүй сайн гаргаж маргадаг гэсэн юм. Хүүхд нөгөө инээлгдэг гэсэн юм байна. Хүүхд айгүй сайн байсан. Гэхдээ гэдэг наалуулаад тах тийм дургүй. Тэгээ насах гэдэг нөгөө хүмүүсүүд чинь өөрийн хүүхэд төрөөл бусад хүүхдүүд бүгд царай муутай. Миний л хүүхэд хөргөө харагддаг. Уусаад чинь хүн болгоно юм. Яалтчгүй гэдэг. Одоо ингээд угаасаа ингээд цагаас рах дүүнэр мөндөр угаасаа манай хүүхдэл гэрэлтэй байгаа. Тийм чааваас хойно бод. Тийм муу хараас. Тэгээ угаасаа тэр чинь тэгээд амттай болгонд л тийм байлгүй дээ тий. Яалтчгүй өөрийгөө дуурайцсан юм арай. Нэг адилхан бараадсан. Та дараагийн дүү төлөвлөж байна. Ер нь бол тийм байгаа. Одоо нэг хүүтэйч гэдэг юм ахад охинтой ч гэдэг юм ерөөхдөө ахад нэг хүүхдтэй болёо тийлэл маазраал ярьжлаа. Ярьж байгаад нэг өдөр хайраа юу хоёр хайраа мэрэ гэдэг л хоёр чинь нэрээрээ илүү. Би хайраа гэдэг юм дөө ер нь хонгороо ганцаараад танаа гэдэг юм зүгж шүү дээ. Ганаа юм ирэхгүй хад ирчлээ байлчлаа гэв. Тэгж баад гэвэж хоёр. Одоо хүүхэд 5 үрч юм 6 болоо сургуульд орно. Юу бодож байна? Одоо яг зүгээр хичээл одоо нэг цэцэрлэгтний хичээл хийх гээл байгаа л юм. Тэгэл нэг жоохон хөрхөн хийждэг ойлаа малаа болно. Тэгээд хичээл номд орохоор одоо юу болт юм бэ? Тэрс амар баг тийм. Гэтэ гайгүй нэг юм октооч юм цаанаа юм адтай ингээд ямарсан юм аргын хийх юм гялс хийждэг юм шиг санагдаад байна. Одоо яг уу зүгээр би хүүтэй болол ингээл яах юм бол ингээ айхтар шахаж махаад гэдэггүй те ерөөдөө чинь алтан дунд одоо 3 яваарай гэдэг ч юм уу те. Одоо бидүүс чинь юу юм? Одоо мань үт ингээл 10 жил үтсэн ингээл дундчиг барил явж байгаа штэ. Бүр нэг доош унах юм бол дийгээ чирээл тэгэл гялцах юм бол бигээ чирээл явж байгаа штэ. Тэгээ охин хүүхд чинь жоохон 0 айгу муу харагдав. Тэ. Тэгээ нөгөө хүүгүүд чинь нөгөө жоохон тэгээ мууч гэсэн айгу жоохон сэргэлэн талтай эрэхтэй явдсан чинь ингээл хуулж молд юм ингээл эрэхтэй хүүхд чинь яг нэг пак явж гараа тэгээ бүр пак болол ингээд сэргэлэн жоохон хуулж молох юм байхгүй. Тэр юм жоохон тийм бол охиноо бас жоохон шахах баха юм. Одоо ингээд юу байгаа штэ
контент хийдэж штэ. Тэрийг үзэнгууд их хвшлийн юм нэг жоохон марзан талдаа. Тэгээ ингээд хүний ингээд амьдралыг ингээд жоохон шоглоод байгаа юм шиг дээ. Гэтэ ингээд тэр амар гоё фан юм байгаад идэг. Яг өөрөө тийм амьдрал тэр амар марзан уу. Би сайн мэдэхгүй болохоор асууж шүү. Яг би бол одоо ингээд яг жүжигчний хуваараа ярих юм бол одоо ингээд энд тэндээс санал орж ирэх юм бол аль болох энедмийн төрөл жанр руу оруулж ирж байгаа юм л да. Хитэж буу ярил тавих одоо үсэлсэн та. Тэгтээ би яг нөгөө яг хувь хүн талдаа болохоор ерөөдөө айгүй тийм дуу байхгүй юу? А тийм үү? Тийм. Тэгэл яг таньдаг хүрээлэлтэй ингээл дундаал ингээл ярьж мараал ингээ хос одоо бус дүүргүй амьтнуудтай шинээр танилцсан мэлцгүй дэмжиг ярихгүй шүү дээ. Тийм. Хонгороо дээр чинь бас тийм байхгүй юу? Тэгээ зарим хүмүүс их зантай юмтай гэж жоохон бодоод идэв шүү. Тийм магадгүй бах тийм. Юу ч ярих вэ? Тийм. Би жүжигч би одоо алиалдаг ингээл салбанаа тавихгүй шүү дээ тэр чинь. Ер нь тийм талтай юм билээ. Тэгэд энэ тэнд коммент уншихаар худлаа бичлэгэн дээрээ дараатал инээгээд гадуур ярваасан юм явж идэв. Ярвал явна шүү дээ. Угаасаа хэцүү бүгд гадаа гараад алхаж байгаа ингээд бүгд л стрессж байгаа юм чинь галзуу юм шиг энийгээ яваад бол амар үсттэй. Би контент хийдэж шүү дээ. Ганагт өөр амар инээдтэй. Энэ хоёрын нэг ямар бичлэгэн дээр нэслээ. Бүр утсан дуурайд энэ энэ хоёрыг тоглож ийл гэж бодсож нэр ингэсэн штэ гэж байгаа. Ганагийн утас дуурахад нэг дугаараар харин энэ юм бэ. Тэгэхээр хамраа бүр бүх юмыг арга амар сайн тааж идэв. Ер нь тийм. Одоо ингээд бус хүмүүс тэгдэм юм яа тийм. Би ч арай л ихэлцээ. Одоо ингээд хүн залхангууд би хонгороос асуудаг шин хэмлээгээд. Хонгороо тэгээд гайгүй ингээд яах юм бол мэдхгүй минераа чинь тэр үйл мод энэ үү би яаж мэдтiin гэх. За уурлаа. Ааштай гээл. Одоо яг тэр нөгөө хинэ байшин чинь шат чинь унтраах уу гэдэг шиг үүд шүү дээ. Яг тийм болцсон бүр амар. Бүх юм ингэж ясаараа бүр өглөг суудсан. Хонгорооч өөрөө тийг анзаарахгүй байхгүй. Одоо тэр бас арай л хитэргээд юм шиг байна. Тэр би ч анзаарахгүй бүр чав руу ярихгүй хонгороо руу ярьж цаг аваад тийш чавдаа. Тийм. Бүр тийм аваалцсан байж тээ. Юу нэрэл тэнд татцсан байгаа юм. Би мэдрээд байгаа. Тэр яаж эрхлүүлж байна? Энэ олон тэгвэл ажиллаа даатгаад амьдралаа даатгаад байгаа хүн хонгороог эрхлүүлж гин үү? Тийм. Хайрлж мэрэлж байгаа юм. Яаж гаргаж ийн тэрмээрээ. тэрийгээр. Одоо юу гэдэм бид тээр юу л яаж л байл та. Хуучин одоо ингээд за би хонгорог баярлуулна гэдэг стресс тайлна гэхээр найз нөхдөдтэйгээ гаргаж марах ч гэдэг юм те. Ингээд гоё найзуудтай уулзах гэх. Би ерөөсөө айгуу сонирм болсон юм болсон. Нэг юм л харцсан байхгүй юу? Амьдралдаа. За би ерөнхийдөө нэг яг ийм ингэнэ гэдэг юм л харцсан. Зорилго тавьсан. Тэгээд явж яагаад бид хоёрын зорилго нэг болцсон байхгүй юу? Одоо ингээд за ер нь бол хоёул ингээ за яг ийм зорилготой болох юм байна гэдэг. Ийм зорилгонд одоо хоёул юу зориулах хэвээр ямар байх хэвээр гэхээр одоо юу одоо бид хоёр найзуудтайгаа уулзаагүй хонгорол амар удаж байгаа. Одоо баг пиано амар удаж байгаа байхгүй юу? Мөнгө төрөөрөө амар удаж чинь. Би болохоор саяхан одоо өчтөрхөн найзуудтайгаа тоглож байгаа хөөх тэр мэдрэл ирсэн шүү дээ. Тэгээд ер нь бол гэр бүл бидэд архийг ер нь орсон. Шоудл байх болсон. Тэгээд яг нэг л зөрөөд харчаар одоо нөгөө бинийг одоохондоо сайн баярлуулж чадахгүй юм л та. Одоо жишээлбэл би баг ойлцоор 3 жил төрсө өдөр тэмдэглэв. Хонгороо баг 3 жил төрсө өдөр тэмдэглэв. Барглаа авлаагүй. Тэг одоо л тэрхий бас тийм одоо нэг жоохон стоп татаад бас нэг жоохон залуу гэдгийг мэдрэхгүй бол арай л жоохон мал худалдаа зүтгэх гэдэг юм шиг санагдав. Гэтэ нөгөө хүнч тэр мох шунаад идэм билээ л дээ. Яг юм тавчлаа тэрэндээ л ингээд ялцаал тий алт харцсан юм шиг ялцаал. Тэгээд тэргээ жоохон тоошлохгүй. Ерөнхийдөө сая би төрсөн өдрөө би сая ингээд одоо 30 хүрж байгаа байхгүй юу? Тэнгүүт чинь одоо өөр хүн байсан бол за одоо энэ чинь 20 хэдээс 30 руу шилжлээ энэ төрсөн өдрөө бас амар амдаа гэх юм тэгэж. Тэгээд над ерөөсөө тийм байхгүй болсон. Яг жирийн өдөр шиг битэр хоол захиалж идэл тэгэл би компьютераас агаал контрол уурсан ч хүүш төрсөн өдрөөр контрол тоглодог юм байдаг юм уу? За тоглоё яваа. Тийм байсан.
Тэснээс амар гоё юм байна. Миний ингээд төсөөлж шүү зэ. Эрэгтэй эмэгтэй хоёр хүн хамт амьдраад ямар нэг юм яг нэг зорилготой чийсэн хэлсэн шүү дээ. Тэгээ болцсон. Тэгэхээр ингээд хамтын нэг зорилготой тэрнлүүгөө тэмүүлээд амьдарч байгаа гэдэг бол хамгийн нэг амар гоё ойролцоо юм шиг тий. Ингээд тулцсан одоо хамтдаа бүх юмний төлөө нэг том юм зорьсон. Тэрний хавцгаар байх гэх юм гоё сонсогч. Гэхдээ эхнэрээ эхлүүлнэ шүү. Эхлүүлнэ гэдэг маань юм авч өгөх биш. Найз нөхдөдөө нуулгаж идүүлэх биш. Тийм л. Зүгээр нэг орой зүгээр лаа тавиад бан хөөс дүүргээ заа миний хайр нэг ороод нэг 10 минут сууж байгаараа тэрийг идчихээ. Тэгээ бодож байгаа. Тийм. Тэгэл шууд юм зам хийгээд туссан бол тэгэл шууд тусынхаа одоо би ч компьютераас олонгоод юм байна шүү. Тийм утсан байна. Тийм одоо тэгээ залуу нас. Тийм одоо тэг хонгорооч одоо тэргийг мартцсан явж байгаа биз мартцсан явж. Тэгээ гол нь энэ хоёр юу л аа. Зориг нэг тавьсан байгаа учраас нэг өөр юм л сатаар ийж гэж бодохгүй л аа. Гэтэл сатаар болж нэг дөөстэй байгаа шагнах хэрэгтэй шүү. Тэгээ одоо гоё сатаарна. Хай бүлгсэн замаа хал. За одоо гараа тавьж байгаа. Тэгэхээр тэр нөгөө нэг юуны бас нэг жоох эмгтээчүү хүмүүс зөрөөсөн юм ярахаараа өөрийгөө шагнажих хэвээр ингээд зөндөө удаа ингээд ажил гэж хичээгээд хар хүн ингээд жоох стресстэй дээ тий. Тэрнийхээ нэг тайлаад ганц жижигхэн юмар өөрийгөө шагнажих хэрэгтэй юм байна гэдэг юм ярьдаг байхгүй юу. Тэгэхээр бас нэг ихнэрийгээ жижигхэн баярлуулаад орой нэг хоол унд хийдэг үү ер нь гэртээ гэрээ ажил хэр хийдэг нэрээд тийш. Гэрээ ажил би одоо ерөнхийдөө гэдэг. Ерөнхийдөө л хамаг имэйл хонгорол хийгээд байгаа юм шиг байна да. За яг ерөнхийдөө гэж хэлэхээр хонгорол тавьчихад байгаа. Багаас юу н хоол хийсэн? За. Тийм, ер нь бол би 17 төссөн байхгүй юу. Тэгээд багаасаа шууд жоохондоо өөрөө босоод автобусны суугаад манай ер нь тэр үеийн одоо найзууд хүүхэлтэй автобусны суугаад бараг тэр чинь өөрөө автобусны сууж байгаа автобусны суугаад сургуультай ирээд буцаа явдаг. Тэгээд 12 гээд хичээл тараад ирэнгүүт гэрт хүн байхгүй томчууд бүгд ажилтай. Тэгээд тэр чинь өлсөн. Тэнгүүт бантангаа хийж идэнэ. Тийм байсан байхгүй. Ерөнхийдөө хоол сайн хийдэг. Гэтэ одоо хоол хийхгүй ер нь бол удчих. Тэгэхээр хонгороо одоо хоолыг ганаагаар хийлгөө. Гэтэ бүр огтоос мартаагүй. Ямар ч зүйл байгаа. Үе удаа дуурам уу хийчихнэ. За тэгээ хамаг гэрээ арын албыг хонгороо хариуцж байгаа. Ер нь одоо жишээлбэл сая хонгороо ингэсэн байхгүй. Тэгэхээр сая бичлэг хийж гарч ирж байгаа байхгүй юу? Би зургт үзэж байгаа байхгүй юу? Зургт үзээд сууж байгаа. Тэгсэн чинь хонгороо нэг газрын эдитийг хийж байгаа. Давхар ногоодоо шүл хийгээд тэгээд цаа юу гэж хэлсэн бэлээ? Яг 3 юм хийсэн байхгүй юу? 3 юм зэрэг хийгээд аа. Тийм. Миний ёо би чамаа зургт үзэж явах тоолоо хийгээд эдитээ хийснээ би юу яачлаа ш гэд хэлж байгаа хгүй. Тэнгүүд би гин дун бодоод ирж байгаа хгүй. Пүү гэд би над одоо эргэтэй өнгөдөг байхгүй юу? Би нэг юм төвлөрөө хийж штэ. Төвлөрч ингэж хийж ингууд энэчнээс өөр юм даатгангууд нь шууд стресс болж орж ирж байгаа байхгүй. Тэр стресс эхэлж байгаа байхгүй. Би ингээд амар дарамттай санагтаа яана одоо энэчнээс ингээд штэ гэд тэр эмхтэй хүн тэгдэм шүү. Тэгдэм шүү гэдэг аяр муугаад. Тэгээд нөө арын ажлыг бүгдийг хонгороо хариуцаад идэг. Яг хариуцлагатай биш хариуцлагатай шээ. Хэр оролцоотой аав байна. Ер нь бол. За арын бүх ажлыг л хонгороо авчдаг. Ер нь яг аав хүний хувьд хэр оролцоотой одоо жишээлбэл өглөө бид хамт босно. За яг охиноо цэцэрлэгт хүрэхтэй. Ажилгүйч гэсэн босоод хамт юм. Тийм. Тэр оролцоонд орох юм уу? Орно шүү дээ. Тэгээд одоо шүднүүдийн нугаа хорой ном уншиж өгөх эсвэл одоо хүмүүс сургыг авах охинтой хийдэг нэг тийм юу байна уу? Зөвхөн та хоёрын юм байна. Сахилгууддаг уу хамтдаа нэг чинь хонгорогийн дургыг хамтдаа нээж өргөж инээс хамтдаа харин зүг ингээд нэг хэвтэл үүр төрөнд орсон эргэлтэл нэг утсан шааж нэг ойлггүй юм хийж. Тийм. Түүнээс л яг үндэ бол ингээд огцхон хумсыг аваад ингэж ингээд игээд юм байхгүй. Яг үндэ бол гэтэл би л хэвээр би тэгтээ амар өмнө насандаа амар тийм ажилцаг эсвэл тийм фокус шүү. Хонгорогийн тэгэж бодоод байгаа. Тэгж бодчих. Тэгж зөвдөгч байгаа юм. Зөвдгөл мөн нөө гэж. Над 3 юм гэсэн бохгүй нэр ингэсэн юм. Би яг бодож байгаа гэж бохгүй. Ногч хийдэг гэснээр яг нэг юм эдитийг хийчихэд би ингэчлээш тариа гэдэг. Эдитийг хонгороо гэдэг үү тий? Тийм шүү дээ. Яана тий санаагаас хонгороо ороод ирмэ. Үгүй санаагач одоо энэ чинь хоёулаа хамт ярилцсан юм л та. Би зүг баг энийг өмсөд ингэ суугаад ийм үг хэлэх заа гэж сууж идэм болоо гэж бодлоо.
Чүка усыг гэдэг ч. Та Би тэгж яриг бүр тэгээд хоёр чи гэр орно. Тэгээд юу л бичлэг ихтэй нилээ яриа текстэл ярьж чи тийм чинь гэхдээ ингэж удаан юм. ингэж одоо яах вэ? Тийш танаад байгаа нэ. Оо баярлалаа мэд. Тэгээд сая юу асуучлаа. За оролцоон дээр бол тийм байна тий. 0 юм байна. Одоо ер нь багаар бас оролцоотой болж эхэлсэн л дээ. Тий. Бас ухаа ятаж бодоо тий. Зүгээр миний хөөх тагаад байгаа юм. Бас байгаа тий. Жохон ээжтэйгээр тий илүү юм байгаа. Гэтэ ер нь охтууд ч аав шүү дээ. Зүгээр л аавынхаа ингээд тарих зүрхийн атгацсан. Одоо үжин бол тийм шнэ. Би загнахлаар ингээл үүдсэн гэдэг юм байна тайлбартай. Очгоо загнахлаар ингээд аа би өөсөд тэгж ингээл аргатай л нэг нэг аавынхаа бүр ингэсэн ба. Охтууд бол аавтай л ярих юм. Ер нь бол загнах нь Чамтай адилхан уу? Юу н царай нь? тий. Гүү тайлбарх надтай адилхан юм шиг. Хонготой адилхан юм шиг. Яг нөгөө зүсээрээ ярих юм бол Зүсээрээ. өнгөрөө ярих юм бол жоохон броун. Айгуу дугуйд гэж хэлэхээр. Тийм. Чи аавтайгаа адилхан шүү гэхээр үгүй би ээжтэй адилхан. Чи надтай адилхан юм боршлонгууд айгуу дугуйд. Айгуу имзэг хүлээж аваа. Ээжтэйгээ адилхан. Тэгээ борнохоо талцсан байгаа даа шүү. Тийм. Баркет өнгөтэй. Гიშгсэн зэндэр чинь. Яа ч Баркет нэр ингэж хөвчгэр оройгод ялгдахгүй юм лээ. Тэр баркет өнгөтэй. Алчаагүй. Нохоо хин шил гэж балгаж юм. А өөрөө. Тийм үү. Тийм. Тэр чинь Нөгөө шийдэг тэгсэн. памперстэй тийм. Хаяа оноод хөрхөн пицца шийчин. Тэгвэл урамшуулна. Гэтэл ер нь бол за нэг 60-40 дөө 60% ер нь гадуур нь авчихна. гадарна. Тэгэл тэмдэг болгонд нь зарна. Гэтэ айгүй хөрхөн нохоо бол нөгөө бусад амьтыг яадаг мэдэхгүй. Сэтгэл хөдлөл одоо би уурлангууд мэдээ буруу юм хийсэн гэдгийг мэддэг. Ингээд шууд хөлзөөл би ингээд твэрч авчиж байгаад ингээд хивс юмсэнтэй ингээд баасан бол чи яаж байгаа юм үздэг ингээд тонгочол явах гал ингээд. Тэгэл ингээд шууд айгаал. Тэгэхгүй бол ингээд нэг зүүн муу шиг нэг зүүн байх юм бол тийм. Юу ч болгоом шиг тэр царайны хурд байдгүй шүү дээ мууранд чинь. Нохоо ч болохоор ингээд баг шууд ингэж дээшээ ингэж хардаг, ингэж шахаадаг, айдаг. Тэгээ гар далангууд ингэж чочдөг. Тийм болохоор ихэд айгүй хөрх. Ер нь тийм байна те. Бас амбны ханд аваад идэг. Харилцаатай л байхгүй тийм. Тий. Одоо нэг хот олчлоор охин нь яаж хаа юм. Хариуцлага бид нар чинь одоо би хооллон ч гэдэм үү. Одоо гэртээ хурдан хариамаар ч гэдэм үү. Гэртээ ер нь хурдан хари надаа нохоо үлсэж байгаа яаж байгаа үйдэж байгаа ч гэдэм үү гэж хариуцлага сууж ах шиг байна. одоохонд бол яг тийм суухгүй. Одоо Гэтэл гэрлэггүй ерөөхдөө одоо гэртэн нэстэж нүлээж нохоо нүлээж хурдан явъя. За ингээ за нохоо ингээд шийгээд шүү хэлээрээ нэлэр тийм бол байна. Барби гэдэг нэртэй нохоо байж гиснээс тийж болсон. Олдон л бороо байсан шүү дээ бүр. Барбигаас эргэтэй гэдэг бороо болгосон чинь арай л бас бороо л арай юу байна. сүмэртэй. Бро гэдэг юм бро биш бор гэдэг юм. Бор гэдэг юм. Бороо биш үү. Яа Тийм байх гэдэг. Тэгээ сая би юу асуучихсан шүү дээ. За баахан ер нь тэгэл аавын тухай ярьж байгаа. Бид хоёр чинь нэг аав байх гэж авч байгаа. Одоо Ганагийн хувьд ер нь аав байх гэдэг ер нь одоо юу гэж хүлээж авч байгаа. Тэгээ одоо залуу бас дөнгөж аав болж байгаа хүмүүст одоо залуучуудад хэлэх одоо юу ч гэдэг тийм. Өөрийнхөө туршлагаасаа нэг гой юм юу вэ? ер нь одоо би одоо гэж боддог байхгүй. За гэр бүлтэй цаг зав гаргаж чадчихээн. За ажил төрөл хийж гин. За дээрээс нь өөрийн гэсэн эрүүл мэндээ бас бодож гин. Энэ болгоныг би одоо ерөнхийдөө охины төлөө хийж байгаа байхгүй. Одоо үлдчихэж байгаа хүмүүсийн төлөө гэдэг ч юм уу тийм. Тэгээд яг одоо өнөөгийн нийгэмд Монголд яг хүүхэдтэй болоод болсноос хойш ерөнхийдөө одоо цуглуулж байгаа босгож байгаа бүх юм л ерөнхийдөө хүүхэдтэй л үлдэхийг хичээж байгаа байхгүй. Түүнээс би одоо мэдхгүй шүү дээ. Чин тарихтай хүн чинь одоо би 1000 сайхан хайраар өсгөөд өндөлгөөд ямар
сайн ч хүн болох юм уу, муу ч хүн болох юм уу би ер нь мэдэхгүй шүү дээ. Хүн болгон одоо тэгэл миний хүүхд ийм сургууль төгссөн, ийм хүмүүжлэлтэй миний охин яагаад наадах чинь наагүй чинь зөх ёсгүй гэдэг шүү дээ. Тэр чинь тусдаа шал тарих өөр юмсж байгаа болохоор би зүгээр яг аавын хувьд болохоор охиноо сайхан тайван дээрээс нь жоохон дарамтгүй тийм талаас нь юм дэмжих талаас нь юм нейтраллаг гэх юм уу талаас нь баттай байл гэсэн зорилготой байгаа байхгүй. Түнэс бол нэг яах тэр одоо би одоо 1000 талаал амраа цахуулаад сайн юм шийдэж чадахгүй болохоор. Хүн одоо нөгөө нэг ингээд аа болж малчаад ч юм уу ээж мэж болчиход хүмүүс ихний нэг жилдээ шоконд болдог юм л дээ. Тэгээд одоо нөгөө амьдрал нь огцом өөрчлөгдөл тий өмнө ганцаараа гэл сайхан ингээл дуранда туртаа үедээ гарлаа туртаа үедээ орлоо тий одоо өнөөдөр өвдөд хэвтгэхэд нэг маллаад ах хүүхэд байхгүй ч гэдэг юм дураараа өвдөж чадна. Тэгж мэй тэрнээс болоод амар стресстэй депресстэй л одоо хүн болгон ингээл зовоо ч юм уу. Тэгмүүд эрэгтэй хүн дээр тэр тулгардаг юм ингээд амар тийм юу гэдэг нэг хүн дээр одоо ингээд амар том хариуцлага ирсэн бүх юмыг даах гал тэгэл бүгдний хүн чинь хий бүтээж чадъя гэж хийж байгаа шүү дээ. Тэгээ өнгөтөөс ингээд хаяа болохгүй юм байна. Хаяа нэг өдөр амар хэцүү хүн дөмрөл гэртээ орж ивэл ингээл амар зовоолоо fuck бодвол тийм хөдөд байгаа хүнд юу гэж зөвлөх вэ? Одоо тухайн үеийнхээ эсвэл өөрөөхөө байсан өөрлөгөө ингээд хараад ингээд нэг ханаа хөгшөө гэдэг ингээд хэлчих юм ч юм уу тийм гоё юм байна уу? Тэр одоо би зүгээр ингэж боддог байхгүй. Би нэг сургууль сурсан. Нэг годамжаар явсан. Тэгээд ихтэй сургуульд орсон ч гэсэн би нэг сургуулиар яваад нэг годамжаар яваад би яг нэг юм тууштай байхгүй. Тэгээд одоо тэгээд сонгосон мэргэжлэрээс явж байгаа. Тэгээд одоо юу гэдэг яг одоо тэр хүмүүс зөвлөхөө гэхээр айгүй хэцүү байхгүй. Хүн хүний тарих өөр байхгүй. Ямар ч одоо би бол одоо юу гэдэг хонгороод битэр ингээд хүүхдтэй болчоод ингэж би бол одоо миний буруу чангарагийн буруу байсан ч би салж чадахгүй одоо тэгэл одоо энэ амьдралыг авч үртэл одоо хичээх хүн бохгүй юу. Тэгэхээр одоо би яг тийм одоо ингээл залуучуудаа одоо тий ингүүл одоо юм байдаг шүү. Юм байдаг шүү гэдэг үнээр зөвлөж чадахгүй тэр хүний тарих өөр би одоо ингээл хүүхдтэй болчоод одоо бараг тэгээд хүүхдтэй болчихлоо оо наарч дуудахгүй салдуу гэж гадуур. Яг салсан байдаг тийм үг бол биш юм тийм. Тийм надад тийм хүмүүсийн тийм гоё хос харагдав. Гоё. Анхны альтаа суус хүн азтай. Ер нь бол гэхдээ жоохон үнж талтай шүү. Хайрцагтал тэгээд найз нөхөд ажил юм гэдэг юм даа. Би ч гэсэн ер нь бол ажил мэжлээс өөрөө гараагүй шүү дээ. Манай ажил чинь татан буудаж гарсан шүү дээ. Тийм бол ажил явуулсан. Одоо явуулсан. Юунд их тууштай зантай бил уусаа амжилтанд л хүрэх шүү дээ. Юунд тууштай байна гэдэг чинь зүйл. 30 хүрлээ өдрийнүүдээр хатгуулж гин үү. Хатгуулж сая. Гээс ууц чинь. Тонгоогоо дээш харсан чинь нүд харах болоод байгаа шүү дээ. Харин тэгээд тийм байна. Гайгүй. За сарьс шүү. 39-ийн маргааш шүү дээ. Тэгтээ 30 хүчлээ шүү би. Тэнийг юм аа. Тэгээ юу бодож чинь. Бодох юм юусэн алга. Жохон байхад чинь 25 6 7-тай гэл хөгттэй хавчиг харагддаг байсан шүү дээ. Бүү ямар хөгшин бигээд. Чи өөрөө 30 хүрсэн. Тэгэл одоо хаанч газар хүний хичээгээ болцсон юм. Тэгэл бүгд ахаач гэж ашиг. Мэдөө гэдэг дөө үг амархан гарч ирнэ. Байхгүй шүү. Үгүй чиний амнаас үгүй бид гэж гарахгүй надад. Нэг мэтгэл өөрөхгүй мэдөө гэсэн чинь. Хүмүүс бол тэгэл яхаа тэгэл. Одоо тэгэл тийм шүү дээ. Гадуур чинь залуучууд ямар их болцсон юм. Бидний үеийнхчүүд ер нь байгаа мó гэдэг шиг. Бидний үеийн хүмүүс ер нь энд тэнд ажил мэл хийж байгаа юм. Гэхдээ бид ер нь гадуур тэгээд залуучууд их байгаа тал гадуур их явж байгаа их хөдөлгөөнтэй л байна. Бид нар чинь энд тэнд очиж орсон, энд орсон, газартаа уулзсан, маркетингаа уулзсан гэл дандаа 2000 он хитааны ахмаа. Яг үүсгэн заасаа манай өгшөнгөд гар бараад ажиллаж байхгүй шүү. Энд бизнес хийж мэж байгаа гэсэн. За сайн байна хаа. Монголд ганцаараа хөшөрсөн юм шиг санагдчихлаа.
Тэгээ манай цаг бараг болж байгаа одоо. За ер нь тэгэл дуусгая та. За. За тэгээд хоёлаа чинь дуусгахтаа юу л яад үлдээж ирэх юм байна шүү. Өмнө нь марцсан шүү. Тийм тийм. Хоёр шин спонсоргүй боловч Эсэг. гарын бэлэг За. охинд нь л юм авлаа. Чамд гисэн чинь хоёрын зүг. Биш юм. Тий, чи аав юм чи тэгэл охинд босны ачаар орж байгаа шүү. охиныхаа хацаа. За баялаа. Цаашаа баялаа. Болох юм уу? Олно. Сонгож их ч сонгосон да танаа. Би ч одоо ганаагаа тэгэл Даваа дуртай эсти. Манай охин ягаан гүнд өгсөн шүү дээ. Өстөө хөөсөн. цаахаа гайх. Тэгээд ямар сони тийм. Цаанаас нь одоо нэг програмчлалчтай юм шиг хөх ягаан гүнд өгсөн. Ер нь яагаад ч бай. Одоо би ч ягаад дуртай л байгаа юм тийм шүү дээ. Байглаасаа юм шиг байна. Би одоо ингээд болоод хонгорч гэсэн одоо яг хонгорч надад хай бараа болсон юм байна. Нэгүт одоо хонгорогийн кейс гэдэг ганц зур хувцсны оруулах чи ягаан болцсон шүү дээ. Би ч гэсэн ингээд нэг юм нэрээ нэг юм гоё ягаан ноос цамц гоё ч юм уу гэж. Ер нь Охны нөлөө орж ирээд Жохон колорлог болж мэлдэг шүү дээ. тэгэл хаяа сууц охин тоо барби марба тоглож юм эсвэл ярьж марцсан. Одоо ч барби тоглохгүй шүү. том Тийм том болчиход шүү. Одоо сая сүүлд Юугаар тоглож би нэг өнгөрс 100 PS асааж өгөөд буруу мисэн. Тэгээ PS тоглож байна. танаа охин уу? Тийм. сайн тоглож байгаа. Сайн тоглож байгаа. Юу тоглох уу? Тэр Астро буюу Тэгээ тэр яг өөр дээр нь дагалдаж ирдэг нь тоглоод тэгээд сая тэр нөгөө хоёрын таталтаж авч өгсөн шүү дээ. Тэгээд тэргээ тоглож дууссан. Тэгээд сүүлд би нэг стори хийсэн байсан шүү дээ. Нөгөө хонгороо компьютер асааж юм хийжсэн аа. Харин нэг багтаа амар гоё тоглолт байсан гэсэн Y8 гэдэг шүү дээ. Y8 гэдэг мангар олон тоглоомтой сайт гэдэг байхгүй юу? Тэгээ барби марби хуцалдаг. Өө тийм үү? Тийм. Тэгээд small одоо юу гэдэг нь тоглоом хөгжүүлдэг хүмүүс ер нь тийшээ нэг тоглоомод хийж дэмж байгаа. Тэнгүүд ингэ цонголоод тоглолт. Тэгээд ялгуунаг суулгаад нэг тоглосон чи бос шинжүү байлаа шүү. Компьютер бас нэг дээрэмдүүлэх. Танаа охин тоглоом компьютертэй сайн харцсан тийм. Сайн, ер нь бол сайн харцсан. Pad мэтиг бол одоо битэрийн утасны код мод, pad мэтиг код мод бүгд ингэ PC-г бол хасаад гараа болоод өгөө гэж үгээд. Энэ үчиг уучраа. Амар жинхэнэ 21 дэх зууны хүүхдтэй энэ тий. Блог ингээ юм ярь авчиж гинөө. Ер нь бол бичгийвэл бичин шүү. Баг бичнэ. Сайн бичлэнтэй. Камерын өдөөс нүүрэн юу? Үгүй. Ичхүү. Бичин. Яг ингэж хэлээрээ заа миний охин өнгөрт нь. Заавал 1 2 3 и гэдэг юм байна. Яг ингээд 70 50 юм бол галзуу шүү дээ. Одоо яг нөгөө рекламд очиод нөгөө олон үнэтэй юмд очиод бүр хичээд байх юм тий. Тийм, тэгтээ гайгүй яг хийгээр миний охин гэл яг хийчихсэн. Өөрх шүү. Жишин болохгүй. Үгүй. Тийм үү. Тэгтээ хүмүүс яагаад гэдэг юм бол арай өөрөөхөө дийгтэй тий. зүгээр зовлонгийн мэддэг болох тийм. Магадгүй. Түүнээс бол одоо юу гэдэг тэр дээр үе шиг тийм муухай тэр янз бүрийн урлагийнхан босрог бол тийм байхгүй шүү дээ. Одоо аль болгон урлагийн хүмүүс чинь улам дотор тамиртай арьсаа бодож явж энэ тийм гим хийхгүй алдаа хийхгүй тийм болцсон шүү дээ. Ер нь миний хараад харж байгаа байхгүй. Ер нь тийм баг шүү дээ. Тэгээд жоохон ингээд сохтуулж үзсэн. тийм камер хүн болгоцтой ингээ гаргаж ирээд. Зүгээр зам дээр жоохон ааш гарахад л өө энэ чистэй ингээл явчихсан. Зүгж явахгүй энэ тийм харагдахгүй цэвэрхэн энэ тийм алдаа хийхгүй. Ганц юм зүр хоригдж байгаа цаг наргүй. За тэгээд гоё хувийн тийм одоо миний охин үргэлжлүүлээд одоо битэртэй адилхан юм одоо контент хийхгүй шууд мэрэгжлийн бүлэгч юм болон драм явна гэдэг юм бол цаг наргүй тэгэл гоё хувийн амьдрал байхгүй. Тийм л байх л гэж би бодож байна. Охины ийм хүн болоосоо гэсэн юм байна. Хүмүүс ч IT гэж хэлэх юм. Тийм. IT гэл тийм. Тэгээд компьютер компьютертэй анхнаасаа сургаад авна шүү дээ. Нэг хянж минь юулаад ингээд шууд тоглол гэдэг. Тэгтээ тэгээд цусны байх ах уу дамжих бол тэгээд одоо урлаг руу орно гэдэг юм бол тэгээд 1020-д мэнчдэг юу хийх вэ тийм ээ. Зургийнх нь арталт нь хамт явал гэж байгаа. Тийм үү та. За. За. Ирсэн баярлаа. Баярлаа.
За өөрч оролцуулсан маш их баярлалаа. Гоё бэлэг өгсөн маш их баярлалаа. Дараа нь хүүтэй болоо төшөө болоо өнөөдөр юм болохоор дахиад гоё оролцуулнаа. Тэр бол би дээр байвал. Би той байж хайж Байвал өөрч оролцуулсан тэгээд хоёр ихчтэй хэрэг бодож байгаа. Хоёр найзтай хэрэг дундаа орчих гээд. Ямар зурж оролцуулсан маш их баярлалаа. За. Ойр гоё яриаггүй юм гоё хоо бас ярьлаа. Би ч одоо ганаагаа мэддэг юм бас мэдгүй биш үү тийм үү л гэж байна. За баярлаа. Bye. Баярлалаа. Ямар хатдсан би бүр.